За сайн байцгаана уу та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Ингээд улс орон даяар карантинтай холбоотойгоор амралтын даалгавар дээр тайлбар хийхээр одоо боллоо. За бид сая бол 100 дотор тоо 100-ын дугаарлыг үзсэн байгаа. 100 дотор тоогоо бол орноор задлах, орны нэмэгдэхүүний нийлбэр хэлбэр задлах гэсэн хоёр зүйл үзээд амарсан байгаа. За хэдүүлээ эргээд цаана. За орны нэмэгдэхүүний нийлбэр задлахыг эргээд цаана. За жишээ нь 86 гэсэн тоог орны нэмэгдэхүүний нийлбэр хэлбэр задлахыг яаж задлах вэ гэхээр 80 дээр нэмэх нь 6 гээд. За энэ бол орны нэмэгдэхүүнийг нийлбэр задлах гэсэн байгаа. За орноор задлах гэдэг том нь за 7 10 8 гэж орноор задлах. За энэ маань бол орны нэмэгдэхүүний нийлбэр хэлбэр задлах, орноор задлахыг бол хүүхдүүд ерөнхийдөө хооронд сольж ойлгоод байдаг. Энэ орны нэмэгдэхүүний нийлбэр задлах гэдэг маань бол ерөнхийдөө 86 гэдэг тоо хэрхэн бүтэж байгааг харуулдаг байна. 80 дээр 6 нэмэгдэж 86 гардаг гэдэг. Харин орноор задлах гэдэг нь бол 78 буюу 7.8 нэгжгээд буюу орны одоо нэршилтэйгээ танилцаад байгаа хэрэг юм. За энэ хоёр бол ингэж бодогдох байгаа. За одоо тэгвэл багш нь орноор задлсан байгаа тоог жишгийг тайлбарлая. За хэрвээ даалгавар дээр чинь 16 буюу 1 аралт 6 нэгжийг 2 аралттай жишээрээ хийсэн даалгавар байна. Тэгвэл 1 аралт 6 нэгжигээ бид нар 16 гэж бодно. 2 аралтыгаа бид нар 20 гэж ойлгоно. За энийг бол даалгавар дээр ерөнхийдөө 16 20 гэж бичиж байх шаардлага байхгүй. Ерөнхийдөө хүүхэд өөрөө төсөөлж бодно. 1 аралт 6 нэгж маань 16, 2 аралт маань 20 гэсэн ойлголттойгоор 20 нэхээ 2 аралт нэхээ гэсэн тэмдэглэгээ хийгээд явах зүйтэй. За дараа нь жишээ нь 1 аралт 6 нэгж дээр нэмэх нь 3 нэгж гэж байж байна. За бид нар бол энийг орноор задлсан тоог нэмэхдээ бол нэгж дээр нэгжийг нэмж явна. За нэгж дээр нэгжийг нэмэхдээ 6 нэгж дээр 3 нэгжийг эхлээд нэмнэ. Тоог нэмэхдээ дандаа араас нь эхэлж нэмдэг байгаа. Нэгжээс нь эхэлж. За 6 нэгж дээр 3 нэгжийг нэмэхээр 9 нэгж болно. За ингээд аралт дээр тоо нэмэгдээг учраас 1 аралт нь хэвээрээ. Ингээд 1 аралт 6 нэгж дээр нэмэх нь 3 нэгж тэнцүү 1 аралт 9 нэгж болж байгаамаа. За энэ яг адилхан хасах дээр бол. За 1 аралт 8 нэгж гэдэг авъя. За эндээс хасах нь 4 нэгж. Бас л нэмэгтэй адилхан араас нь нэгжээс нэхэж боддог байгаа. За 8 нэгжээс ижил нэртэй тооноос ижил нэртэй тоо буюу тоог хасна нэгжээс нэгжийг хаснаа л гэсэн үг. За 8 нэгжээс 4 нэгжийг хасгаад 4 нэгж ингээд аралтаас тоо хасагтай учраас 1 аралт нь хэвээрээ ингээд 1 аралт 8 нэгжээс 4 нэгжийг хасгаад 1 аралт 4 нэгж болж байна. За дараа нь ийм хүснэгт өгөгдсөн байгаа даалгавар дээр маань за ингэ жишээ болгоод авах үднээс 3-таа сонгоод авъя. За энэ бол 1-р нэмэгдэхүүн. За 2-р нэмэгдэхүүн. За энэ үснэгтэн дээр ийм тоо өгөгдсөн байх юм бол ингээд тоонууд өгөгдсөн байгаа. За даалгавар дээр маань за ийм тоонууд өгөгдсөн байгаа. Энийг яаж бодох вэ гэхээр ерөөхдөө энэ өөрөө хүснэгтэнд л орсон хүснэгтлэгдсэн учраас нийлбэр
За тэгвэл нийлбэрийн утгыг олоход болно. 1-р нэмэгдэхүүн 15, 2-р нэмэгдэхүүн 4, тэгвэл нийлбэр хэд юм бэ? За тэгвэл 15 буюу 5 дээр 4-ийг нэмээд 1-ээр 1-ийг нэмээд 9, 10 дээр 5 нэмээд 19. Ингэж бодох нэ. Хасахтайгаа яг адилхан. Хасагдагч, хасагч, ялгар. Тэгээд за 15-аас хасах нь 4 гэж үзэхэд 5-аас 4-ийг хасаад 11 гэх жишээний бодно шүү. За дараа багшны найз биччихье. За энэ маань бол мэддэхгүй байгаа тоог олох гэж байна. Мэддэхгүй байгаа тоог бол. Энэ нь анги томроод явахаар тэгштгэлийн зөөр болж өгдөг. 1-р ангидаар бол зөвхөн мэддэхгүй байгаа тоог олох гэсэн. За 10 дээр хэдийг нэмвэл 12 гарах вэ гэсэн. За энийг бол бид өмнөх улиралд бол хийсэн. Гэхдээ хийхдээ яаж хийсэн бэ гэхээр доош нь задаж бодохгүйгээр шууд хүүхдүүд маань өөрсдөө чэйжээр 10 дээр 2-ыг нэмээд 12 гарч ийн гэсэн шууд энэ гурвашны тоог орлуулах маягаар бодож байсан бол одоо яг тэгштгэлийн зарчмаар задаж бодох байгаа. За жишээ нь нэмэх тохиолдолд бодъё. Энэ 1-р нэмэгдэхүүн мэдэгдээ 2-р нэмэгдэхүүн мэдэгдэхгүй нийлбэр нь мэдэгдэж. Тэгвэл 1-р нэмэгдэхүүн нэмэх тохиолдолд дандаа эсрэгээр нь хасаж боддог байгаа. За жишээ нь 12-аас мэдгэж байгаа хоёр тоогоо хооронд нь хасах нь. 12-аас 10-ыг хасаад 2. За тэгвэл гурвалжин тэнцүү 2 юм. Ингээд энэ олсон хоёрын тоогоо гурвалжны оронд орлуулад үзэн. Нэг 10 дээр нэг 2-ыг нэмээд үзлээ 12 гарч ирэл энэ зөв болсон байна гэсэн шалгах үйлдэлийг эргээд хийгээ явж байна. За энэ дахиад нэг жишээ авъя хэвлээ. За энд бол одоо би үсгээр орлуулаад за үсгээр орлуулаад 1-р нэмэгдэхүүн мэддэхгүй, 2-р нэмэгдэхүүн 5, нийлбэр нь 12 юм. За тэгвэл 1-р нэмэгдэхүүнд мэддэггүйсэн эсрэгээрээ нэмж байгаа бол хасаж бодно. 12-оос хасдаг 5. За 7 тэгвэл 9 тэнцүү 7. За 7-гийн 9-ийнхээ оронд 7-г орлуулад үзлээ. 7 дээр 5 нэмээд 12 ингээ гарч ирвэл энэ бодлого маань зөв болжээ гэсэн үг. За одоо хасах дээр сайн анзаарах бол хасах маань бас хүүхдүүдийг эргэлзүүлэх хооронд нь хальж бодох асуудал их гардаг. За жишээ нь за 12-оос ямар нэгэн тоог хаслаа гэсэн 7 гарчлаа гэж үзье. За энэ 12-оос тоог ямар нэгэн тоог хасаад энэ бол хасагдагч нь мэдгэж байгаа, хасагч нь мэддэхгүй ялгуур нь 7 юм. Тэгвэл хасагдагч нь 12, ялгуур нь 7. Энэ хасагдагч мэдэгдэж байгаа тохиолдолд яаж бодох вэ гэхээр хасаж боддог. Хасагчийг олох юм бол за жишээ нь одоо энэ үзье. 12-оос хасах нь 7, тэнцүү 5. За тэгвэл дөрвөлжин тэнцүү 5. За дөрвөлжинийхээ оронд 5-ын тоогоо орлуулаад шалгая. 12-оос 5-ыг хасаад 7 гарч ирээ. За тэгвэл энэ маань зөв байна гэсэн. За дараа нь одоо энэ хасагдагч мэдгэж байгаа тоог олсон бол энэ хасагдагч мэддэхгүй байгаагаар олъё. За А-гаас ямар нэгэн тоог хасаад за 4-ыг хассан чинь 6 гарч ирээ. Тэгвэл А тоог нь хэд байсан бэ гэдгийг олохын тулд за энэ хасагдагч мэддэхгүй байгаа тохиолдолд хасагч ялгуур хоёрыг хооронд нэмж болдог байна. За жишээ нь 4 дээр нэмэх нь 6, тэнцүү 10. Тэгвэл А тэнцүү 10 юм байна. За одоо А-гийнхаа оронд 10-ыг орлуулна. 10-аас хасах нь 4, тэнцүү 6 гарч ивэл энэ илэрхийлэл маань зөв байна гэсэн тэгшлэл маань. За тэгвэл энэ хасагдагч мэдгэж байгаа тохиолдолд хасаж олдго юм байна. Хасагдагч мэддэхгүй байгаа тохиолдолд эсрэгээр нь нэмж олдго юм байна гэсэн энэ. За харах байна. За одоо багш нь дараагийнхаа тайлбарлая. За одоо 100 дотор нэмэх хасах орж ирнэ. За эхлээд бид нар 25 дээр 4-ийг нэмэн түрүүний ярьснаар орноор задлахыгаа сайн ойлгоцсон хүүхэд бол нэгжээр нэгжийг нэмэх юм байна гэдгээ ойлгосон байгаа. За араас нь хийж нэмэн 5 дээр 4-ийг нэмээд 9. За ингээд 2 10 дээр тоо нэмэх учраас 29 гарч байна. За одоо тэгвэл бүтэн 10 дээр 2 оронтой тоон дээр 2 оронтой тоог нэмэхийн тулд эхлээд бүтэн 10-уудаа нэмж сурдаг хүүхэд маань за
За энийг бол хүүхдүүд маань ерөнхийдөө ихэвчлэн чэйжээрээ бодчихдог байгаа. За ингээд тэг дээр тгийг нэмээд тэг 3 дээр 2-ыг нэмээд 5 буюу 30 дээр 20-ыг нэмээд 50 гарч ийнэ гэдгийг ингээд эхлээд хийгээд дасгалжчихдаг байгаа. Дадлгажуулаад авна. За одоо энэ дээр яаж бодох вэ гэхээр одоо биднес нэг шинэ юм орж ирнэ. Энэ нь юу вэ гэхээр багна бичлэг. Бид нар өмнө багна бичлэгээр ерөөс нэг ч тав бодож байгаагүй. За одоо 32 дээр нэмэх нь 24 гэсэн тоог аваад үзье. За энэ орноо задлах юм бол 3 аргад 2 нэгж, 2 аргад 4 нэгж гэсэн байгаа. За тэгвэл эхлээд араас нь хийж бодох буюу нэгжлэр нэгжийг нэмж эхэлнэ. За 2 дээр 4-ийг нэмээд 6, 3 дээр 2-ыг нэмээд 5 буюу 56. Энэ бичлэгийг хийх байгаа. За яг тэгвэл хасах үйлдэл бол яг нэмэх үйлдэлтэйгээ ажиллах юм. За 36-аас 5-ыг хасъя. Нэгжээс нэгжийг хасна. 6-гаа 5-ыг хасаад 1 10-таас тоо хасахтай учраас 3 аваад. Ингээд 31. За одоо бүтэн 10-таас хасна. За 50-аас 40-ыг хасъя. За нэгжээс тэгээс тгийг хасгаар тэг, 5-аас 4-ыг хасгаар 4. 1. За дараа одоо багна бичлэг рүү орохоор байгаа. За багна бичлэг рүү орохын тулд 85-аас хасах нь 32 жишээ авъя. За одоо нэгжээс нэгжийг хасна. 5-аас 2-ыг хасгаа 3. За 8-аас 3-ыг хасгаа 5 байгаа. Ингээд 85-аас 32-ыг хасгаад 53 гарч ийна гэсэн бичгэлтэй хийж ивэл энэ маань хийгээд бодох нь бол багна бичлэгээр бодож байгаа хэлбэр юм шүү. За энийг хүүхдүүдэд сайн тайлбарлаж өгч даалгаврыг нээгээрэй, хэлгээрэй. За багш нь одоо энэ дээр бид нар сая илэрхийллийн эхлэл буюу 2 үйлдэлтэй та бодоод сураад амарсан байгаа. За хүүхдүүд маань 2-оос дараах нэмэг хасах гэж үздэг юм одоо. За одоо